Эрхэм сонсогчдоо та бүхнийхээ өнөөдрийн амрыг ирье. За өнөөдрийн маань эрүүл амьдрах уу зөв хоолой зөвлөгөө нэвтрүүлэг эхэлж байна. Манай микрофоны өмнө эрүүл мэндийн зөвлөгч багш Өвөр Монголын телевиз хорооны тусгай мэргэжилтэн Улаанбаатар их сургуулийн хүнд доктор Мөнхөө багш маань байраа эзлээд байна. За өнөөдөр бид хоёр маш их чухал бөгөөд их сонирхолтой сэдвээр ярилцсан. Ус чандман эрдэнэ гэж ярьдаг. Энийг бол хүн болгон мэддэг, хүн болгон санал нэгтэй байдаг. Тэгээд ч Мөнхөө багшаа хүн чинь өөрөө 70% уснаас бүрддэг, шингэнээс бүрддэг гэж нэг тийм бас эрүүл мэндийн яриа байдгийн билээ. Тэгэхээр хүнд энэ ямар чухал зүйл вэ гэдг нь үүнээс ойлгох байх л та гэж би эхлээд мэдэмхээрээ тэгээд дараа нь Мөнхөө багштай микрофоно шилжүүлье. Ер нь тийм л дээ. Хүн нас явах тусмаа ус нь арай бага сте. 60-70% тийм ээ. Тэгээ өөр нялх хүүхэд одоо сая төрсэн нялх хүүхэд юм уу одоо энэ хүүхдүүд бол бүр 80-90-тэй байдаг. Өө тийм үү. Ингээд усны хэмжээ бол харьцангуй өөр шиг байдаг л дээ. Эмэгтэй хүний шинэ устай зөөрлж ярьдаг штэ тийм сайхан. Арсных нь өнгөн хүртэл ондон байдаг тийм. Арснаас нь хүртэл тийм сайхан одоо нэг жимсэрхүү гэдэг юм уу тийм сайхан услаг сайхан харагдаж байдаг. Ингээд одоо энэ ус гэдэг үдэ бол хүний биеийн яахталгүй их шаардлагатай зүйл юм бодис л дээ. Түүний дотор хамгийн чухал юм бид нар одоо сайн мэдж байгаа бид нар чинь нэг том химийн үйлдвэр гэж байгаа хүний бие чинь. Тэгээд тэр химийн үйлдвэр явагдаж л байх цаг их хэмжээний бодис орж ирэх ёстой, их хэмжээний бодис гадагшлах ёстой. Нин бас нэг чухал юм нь бол хортой бодисууд гэдэг юм үйлдвэрлэлийн хаягдмал бодисууд их гардаг. Тэрийг цаг тухайд нь гадагшлуулж байх ёстой байдаг. Тэгээд бодисын солилцоо гэдэг юм бүх юм чинь усаар дамжин биелэгдэж байдаг. Тийм болохоор хүнд бол яахын аргагүй ус хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой асуудал тийм ээ. Бид нар янз бүрээр хэрглэж ийн л да усыг. Тэгээд ус бол их уух ёстой гэж сүүлийн үед их ярьдаг хүмүүс ч тэрийг бас хэр хэмжээгээр биелүүлэхийг хичээдэг. Гэтэл ямар ус уух юм бэ гэдэг бас цаана учиртай байдаг тухай Мөнхөө багш маань хэлсэн шүү дээ тийм ээ. Хүн ямар ус хэрэглэх ёстой юм бэ? Хэдий хэмжээний өдөрт хэрэглэх ёстой юм бэ? Хүний биед өдөрт бол 2.5 литр ус хэрэгтэй. Гэвч энэ усны хэмжээ нь бол бодисын солилцоо олон зүйлтэй юм тоологдож байгаа юм. За хэрвээ жишээлбэл өдөөстэй биеийн дотор одоо бодисын солилцоо яваад бидний биеинд бол бас нэг 500 мг ус нөхөрдөж байдаг. За тэгвэл бид нар жимс идэх юм уу, ногоо идэх юм уу, бас навчаагуурал хоол идэх юм уу, агшаасан будаач гэсэн устай шүү дээ. Эндээс бас нэг 500 мл одоо ус нөхөрдөж байдаг. Энэ усыг бид нар хаанаас авах юм бол зорилготойгоор бид нар усыг ууж явах юм уу. За шингэн биет бол бас усанд орно. Тэгтээ одоо ундаагаар гэдэг юм уу, сүүгээр гэдэг юм уу, ямар нэгэн зүйлээр усыг шууд орлуулж болохгүй. Гэвч бол бид нар шингэн цай бол усанд орно шүү. Учиргүй тийм үү? Ямар цай гэж байна? Жишээлбэл одоо ямар цайч байж болно. Хамгийн сайн цайг ерөөсөө ногоон цай гэдэг байхгүй. Тэгэл дараад нь улаан цай гэж орж ирж байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн сүүлд нь одоо нэг модлог цайнууд орж ирнэ. Гүрж цай гэж манайх хэлдэг тийм одоо. За тэгвэл 1500 мл гэдэг чинь бол 1.5 одоо литр ус шүү дээ. За энэ усыг бид нар яаж уунаг ойролцоогоор нэг 6-аас 8 аяга ийм ус болж байгаа юм л да. Тэгэд усыг бол ерөөсөө бид нар хүн гэдэг чинь бол 24 цагт дотор 8 цагийн унтаад өнгөрөөчдөг. Унтаж явах үедээ бид нар ус уудаг. Тэгвэл цаана 16 цаг үлдэж байгаа. 16 цагтаа тэнцүүхэн хуваах ёстой. Тэгээд сүн одоо нөгөө биеийн амьсгал хөлөөс одоо олон зүйлээр ус алддаг штэ. Тийм болохоор өглөө харьцангуй их. Тэгтээ заавал нөгөө миллилитр 500-г нэг дээр уучхаач бас яах вэ тийм ээ. Ер нь усыг уухтаа бол маш аажимхан уух ёстой. Ер нь бол цомонд ус тавиад аягандаа ус тавиад балгаж ууж яадаг тийм ээ. Гүд гэдэг нэг зэрэг. Хурдан уучхаар яадаг юм багшаа. Усуудыг хурдан урдан залхуураад уудаг та. Тийм. Хурдан уухад болохгүй ч юм байхгүй. Гэвч бол хэрвээ та их хурдан хийтэн ус уухад ходоод ингэ тэлдэнгүүтээ ходоод өвддөг шүү дээ тийм ээ. Энэ бол ийм зочрол өгж байгаа байхгүй. Хэрвээ усыг та нэг удаа их хэмжээгээр хурдан уувал таны бөөрөнд чинь, таны зүрхэнд чинь, таны их цаашлал уснаа хордлого өсдөг байхгүй. За зүрхнээ чинь бөөрөнд ачаал их хүндэрнэ. Дээрээс нь ходоод гэсэн чинь мэдээж ойлгомжтой. Тэрний цааталт юу яадаг ихтер одоо их ус нэг дээр их хэмжээгээр уувал одоо уснаа хордлого гэж юм өсдөг байхгүй юу. За ийм бодохоор бол тэгж заавал тэгж зарим хүн ч одоо ингээд литрээр нэг дээр одоо энэ бол буруу. Гэвч бол бид нар багаар амаар ингээд уугаад байх юм бол бид нар одоо байнгын ус ингээд нөхөгдөж байдаг. Тэгээд бид нар чинь амьсгаж ил байна, хөлс гарч ил байна, ялгдас гарч ил байна. Одоо энэ талаараа ингээд усыг алдаж яадаг байхгүй. Тиймээс одоо усыг бол уухтаа их тийм шинжлэх ухааны үндэслэлтэй байх хэрэгтэй. Жишээлбэл бид нар одоо хамгийн их арга бол одоо ер нь хүний бол энэ шээн гэж хэлдэг шүү дээ. Шингэнээр бийсэн тийм ээ. Энэ үед бол энэ шээсний өнгийг харж явах хэрэгтэй байхгүй. Хэрвээ их шар өнгөтэй, гүн өнгөтэй болж таны биед ус дутагдчих
жижээ гэж. Та хэрвээ ам цангасан үед ус уух юм бол хит дөрөйдсөн тооцогддог байхгүй. Таны оюун мэдрэлд чинь очоод одоо тархин чинь хариу мэдүүлгээд манай одоо бүх үеинд ус дутагдж байна ингээд цангуулах байдалд ороо. Тэгээд ус уух үйлээ чинь их оройтсон байдаг байхгүй. Нин жухлал нь одоо энэ хүний цус чинь байж та 25 наснаас хойш бол хүний арьсан дөхөх энэ цусны хэмжээг эрс багасдаг байхгүй юу. Тэгээ усны хэмжээ багасан. Тэгвэл хөшрөлт амархан үүснэ. Тэгээд ус байнга уудгүй хүнээ бол арьсны хөшрөлт их амархан үүсдэг байхгүй. Тэгэхээр одоо бид нар энэ шинжлэх ухаанчаар багаар угаад өө таны биеийн дотор цусны эргэлзэн сайн байгаад байна. Яагаад гэвэл ус дутагдаад ирэнгүүт зөвхөн тарих юм уу зүрхэн цус ангаагаад хилдэг. Дотор ирснэ чухал юм дангадаг. Гадагшаа өөр газар явуулахгүй болдог байхгүй. Ингээд одоо иймээс усыг ингээ багаар уугаа тохируулж байвал энэ их зүйтэй юм болж орж ирж байгаа байхгүй юу. Сая одоо миний чесгийг хэлсэн болохоор тэн дээр бас хэлж. Тэр өнгө шар байвал тийм ээ. Улбар өнгөтэй байвал одоо хавдарч юм уу одоо юу нэ өнгөтэй. Улбар гэдэг нь ямар? Улбар шар. Улбар шар болоод ирнэ. Гүн шар болоод ирвэл илгнээ өвчин чи юм уу. Тийм ээ. Цаашаа яагаад тэр одоо нэг хөөсөрдөг. Тийм ээ. Хөөс багтаар чинь одоо сахартай хүмүүсүүд хөөсөрдөг ч юм уу. Уургаар шээж байгаа хүмүүсүүд хөөсөрдөг юм. Гих зэрэг олон байдаг. Энд ч бас нэг зүйлийн одоо усаан зохицуулгаагүй шингэнэ хүн харж л байх. Харж явах их зүйтэй байхгүй. Ингэнээс бас юмыг олж мэдрэх ухаантай байдаг байхгүй. Тиймээс энийг одоо усны талд бол их анхаарж байх хэрэгтэй. Ус бол хүний биед яалтгүй маш олон зүйлийн үйлчилгээ байна шүү дээ. Дулааныг хадгалах ч гэдэг юм уу. Олон зүйлийн үйлчилгээнүүд байдаг. Тиймээс энэ усан дараа бол их зөв анхаарж одоо хэрэгжилж явах нь их зүйтэй гэж бодож байна да. Багшаа жишээлбэл манай гэр бүлд нь шүү дээ. Би бүлээн баг халуун ус уух дуртай. Манай нөхөр бол хүйтэн ус уух дуртай. Бидний дураас хамаарах уу эсвэл хүн халуун хүйтнээ тохируулж бас ууж явах ёстой юу? Ер нь нэг би бас гайхдаг юм. Монголын өндөрлөг хийтэн газар төрсөн болоод гэдэг юм уу? Сүүлийн үеийн хүмүүсүүд гэдэг юм уу? Хийтэн их уух дуртай. Манай найз өстөг цэв хийтэн ус ууяа гэдэг хэлдэг байхгүй тийм. Тэгвэл цэв хийтэн певч гэдэг юм уу? Тиймэрхүү юм хэлдэг. Тэгээд ер нь бол энэ бол нэг зүйлийн буруу дадгал юм л да. Яагаад гэвэл хүний биед чинь ус орохын үед бол заавал цочрол өгж байгаа байхгүй юу? Хийтэн очноо гэдэг чинь бид нарын хийтэн ус гэдэг чинь бараг 0 төгссөн ус байгаа шүү дээ. Дөрөв мөрөв ч юм уу юм. Бидний биеийн дунааны хэмжээ 37 градус. Энэ хийтэн зочрол үүсэнгүүт одоо энгийн залуу хүнд бол хамаагүй л дээ. Тэгтээ л одоо эн чинь байнгын 25 настай байна гэж байхгүй шүү дээ. Энэ үед Орсны ард ямар үгүй хамгийн доотлоор гэхэд ходооднаас цусан цусыг байнга агшуулж өгж байгаа байхгүй. Байнга тэнд цусан дутагдах хэмжээнд хүргэж байгаа. Тэгээд одоо нэг агшилт үүснэ гэдэг чинь одоо татвалзна гэж хэлдэг юм ингээд. За иймэрхүү юм үүснэ. Тэгээд байнга одоо ингэвэл энэ ходоод гэсэн лавтай сайн биш. Маш юм уу. Бас нэг том юм бол ер нь ингэдэг байхгүй. Энэ бодит жишээнүүд байдаг. За жишээлбэл нэг ийм хүн байгаа юм да. Гадна үнэхээр их халж ягаад орж ирээд хөрөгчнөөс 2 хийтэн пив уугаад газар дараа нам болж байгаа байхгүй. Ягаад гэмгүүл энэ хүний бие гэдэг чинь бол нэг шистэмчилсэн бие байдаг. Хэрвээ энэ амнаа чин хөндөө чиний нарийн улаан холооны чин цусан судас ходоодоо чин цусан судас ингээд агшингууд хажуудын бүх цусан судасууд их цаашаа одоо нэг хүзэр байдаг шүү. Унгаа хатгаж цугаар дамждаг. Ийм хүзэр байдалтайгаар цугаар агшдаг. Бид нар хийтэн юм уухад толгойн оройгоод хурж байгаа юм шиг санагддаг тийм ээ. Энэ юу юмгүүл энэ бол нэг зүйлийг мэдэрхгүй энэ зүйлийн агшилт татвалзна гэж байгаа юм. Энэ үед та хэрвээ зүрхнээ өвчин чинь одоо зүрхнээ цусан суд чинь нарийсаад их өндөр нарийсэлтэй та өөрөө мэдрэхгүй байсан бол энэ үед таны зүрхнээ цус нэг л агшаад бүглэрх аюултай. Ингээд өгсөн хүн байд юм. Нэгэрч биш тохиолдол юм биш энэ чинь харин ийм олон байдаг. Тийм болохоор хийтэн нэг бол яхаа тэр хүн багаасаа үнэхээр уугаад ингээд дадцсан бол бас арцсангүй хэмжээгээр хүн чинь хүнээ бүх хэд ирэхтэн чинь өөрийн ингэсэн юм ой тогтоолттой шүү дээ. Тийм болохоор тэр ходоод нь ч гэдэг юм уу юунд сурцсан байж болно. Тэгсэн ч гэсэн хүний бие махбодын талаас авч хэлбэл ер нь амьд байцын талаас нь аваад хэлбэл энэ лав хатай ямар нэгэн асуудал цаана оршиж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар бөлөн ус уух чинь хамгийн зохистой. Халуун байвал яах вэ? Халуун байвал төлчин шүү дээ. Одоо монголчуудын тэр нарийнтдаг үучнээс гол эрэлт юу байна гэвэл бид нар өдөр болгон төлж байгаа байхгүй. Бидний бие махбодыг чинь ердөөсөө л уургаас бүрдсэн. Уург нь 47 градус хүний бие махбодыг 47 градус үнэн үрт өгчл үүснэ. 43 хүртэл одоо өгчл үүсэж байгаа. Хүүхдүүд 41 болоод халдаг шүү дээ. Тэгээ манай татаад унж байгаа үст. Энэ чинь аюултай үүсэж байгаа байхгүй. Тиймээс 30-аас 40 градусын хоорондох хоол, ус, унд бүх юмыг ингэж ууж явуулсан. Одоо нэг өглөө нэг ус ууж яадаг шүү дээ тийм ээ. Энэ одоо маш их сайн. Энийг бол ердөөсөө юу гэж анаах ухаандар бол ам аврах ганц заяг усаа гэж хэлдэг. Одоо өлөнгөөр өглөө босонгууд аавна. Энэний гол учир хаанаа байна гэвэл энэ усыг уухын төлөө чинь байж та энэ
хүн өглөө босгоч нь одоо амьсгалаараа тэгээ ялгадсаараа бүх юм усаа алдсан. Цус нь өтгөрцөн, зүрхний цогцлого нь энэ дэр, цусны даралт нь энэ дэр олон зүйлийн асуудлууд байгаа. Бодисын солилцоо нь одоо биеийн дотор их тунцсан байгаа байхгүй. Энэ үед ус уух үедээ ам аврах нэг ус цусыг чинь шингэлж өгж яан тэр нөхөж өгж яан бодисын солилцоог нь ахиулж өгж яан. Яхан хангалттай ус уухтаар бие засах хүн дээр өглөө болгон бие засаж яхах нь маш чухал байдаг. За ийм олон шалтгаануудаас болоод одоо энэ чинь ам аврах нэг аяг усаа гэж байгаа. Тийм бата энэ усыг заавал бөлөөн уунаа. За болж өгөөж яхан бал малтай ч юм уу бас нэг жоохон юмтай холиод уугаад одоо би бол өглөө тэр балтай ууд юм мөвгтэй бас уудаг. Иймэрхүү байдлаар одоо уух нь их зүгээр юм болоо гэж бодож байгаа байхгүй. Харин өглөө босоод би манай нэг найзад өглөө босоо усахгүй би ус уухгүй юу ч уухгүй гэдэг. Тэр их буруу юм л да. Тэр чинь нэг ойлгохгүй л байгаа байхгүй. Ойлгох хэрэгтэй. Энийг ойлгохдоор танд их хэрэгтэй бол. Бүр дадал болгох хэрэгтэй. Дадал болгоо тий. Тэгээд бүлээн уун. Нин онцгой эмэгтэй хүн бол заавал бүлээн уух хэрэгтэй. Хитэннэр эмэгтэй хүн олон жил уувал эмэгтэй хүний тэр нөгөө гал гэх юм уу хүний доторх юм сэргийгч чадвар харьцангуй эрэгтэй хүнээс бага байдаг байхгүй. Тийм болохоор сүйд нь одоо бид нарт одоо хүндрэл учраад аажимдан одоо бидний тэр биеийн одоо хүчин гэдэг юм уу дараа ийм ходоодны галыг чинь бууруулах ч гэдэг юм уу. Иймэрхүү байдалд ордог. Тийм болохоор одоо ерөөсөн бүлээн залхуурах хэрэг байхгүй. Одоогийн чинь техник хөгжсөн чинь нэг халаад усаалаач байт юм юу байл энэ жоохон ерөөсөө бүлөөсөхэд бол амархан шүү дээ тий. За усуух ёстой юм байна. Тэр дотроо өглөө нэг аяг. За тэгээд одоо өдрийн турш хүн бол 1.5 литр усыг бол сайхан тэгш хувааж агаад уух хэрэгтэй гэдгийг ойлголоо. Гэхдээ ямар ус уух вэ багшаа? Одоо ч нэ шүү дээ. Нэгдүгээрт бид нар их булгийн аршааны усны талын сайхныг бол мэддэг. За гэтэл одоо бид өдрөө болгон бол одоо карантины ус ууж байна. Энэ нь одоо хэрэг шүүгдэж хэрэг одоо чанартай чанаргүй байдгийг гэдгийг бид тэр болгон бас сайн мэддэг. За гэтэл одоо дэлгүүр төрөл бүрийн уснууд бол байна. Энэ бүхнийг одоо алийг бид нар сонгож уувал бидэнд хамгийн их одоо ачтаа тустай нь вэ? Эрдэнэтэйсэн бол одоо анагаах ухааны талаас гэдэг юм уу, нийгмийн талаас энэ зөвлөлт бол хамгийн сайн ус чинь карантин ус. Ерөөсөө карантин ус. Ягаад гэвэл карантин ус маш сайн үзүүрээр гарч ирэх ёстой. Энэ олон хүн түгээж байна. Тийм ээ. Карантин усыг заавал буслаж явна, тийм ээ. Энэ бол нэгдүгээр асуудал байхгүй юу? Тэр ягаад гэвэл нэг бол бактерийг наалах ёстой. Хоёр бол карантин усыг ариутгах бодистой байдаг. Буслах мөртөөсөө буслаад 1-2 минут болоод халвын аваад уурын жаахан гаргуул таарна. Танаа энэ чум ямар юмар ариутгал хийдгийг би мэдэхгүй байна. Ариутгаагүй цэвэр байгаад юм бол бүр сайн. Карантин усыг бол ер нь бол ямар ч улс өрөнд одоо дэлхийд дахин бол карантин ус нэгдүгээр. Тэр ямар ч байсан энэ бол хамгийн сайн ус нь байгаа байхгүй. Дараад нь аршаан ус гэж орж ирж байна, тийм ээ. Аргагүй ягаад аршаан гэж нэрлэж байгаа юм гээд хэрвээ энэ аршааных нь химийн бодисууд нь тэнцвэртэй яг хүнд шаардлагатай зүйлсийг хангаж явал энэ хамгийн сайн ус. Карантиноосоос магадгүй сайн ус. Гэхдээ аршаан ус гэдэг чинь зарим усан дотор нөгөө эрдэс бодис гэдэг юм уу, зарим зүйлийн хөхрийн зүйлийн бодис, маш олон зүйлийн бодис нь их өндөр байдаг. Энийг эмчилгээний журмаар цохих хугацаанд уувал энэ их сайн ус нь бас орж болно. За тэгвэл булгийн ус бол маш сайн ус. Гэхдээ энэ булгийн дотор байгаа бас баримжаа байх хэрэгтэй. Яг улсын энэ үзүүлэлт байна шүү дээ. За энэ үнэхээр ямар нэгэн бодис хит өндөр байвал энэ булаг бас ууж болохгүй шүү дээ. Тэгвэл одоо бас аршаан усанд орно. Энгийн булгийн ус. Энэ усыг ууж явахд бол байгалаас гарсан энэ ус бол маш сайн юм аа. За дараад нь одоо бид нар энэ цэвэр ус гэж байгаа. Цэвэр ус үннийг хэлвэл зүгээр ус. Дотор нь эрдэс бодис байхгүй. Тийм болохоор урт удаан хугацаагаар энэ усыг уух бол сайн явдал биш. Яагаад гэвэл тэр дотор байгаа эрдэс бодисгүй болохоор бидний биеийн дотор эрдэс бодиснуудын зарим нэг нь үзвэл дутагдах ийм юм орж байна. Энэ цаснаа ус, вороно ус, бүгдөө эрдэс бодисгүй ус. Одоо энд нэг үлгэр байд юм л да. Ерөөс үлгэрч юу аах вэ? Яг миний юунда эмчилгээн дээр одоо гарч яасан. Нэг хүн үнэхээр одоо тэр нэг ууланд амьдраа. Тэгээд тэр бол төрөө өдөө. Төрснийхэн дараа цаснаа ус ууж исэн гэж байгаа. Цаснаа ус уугаад тэгээд ерөөсөө орноос нь босч чадахгүй чи тамиргүй болсон. Ямар тамир байхгүй. Тэгээд хэдэн сарын дараа эмнэлэг дэрж байгаа байхгүй. Тэгээд энэ хүний ерөнхийдөө бол ямар ч өвчин байхгүй. Тэгээд тэр үед бас нарийн шинжилгээ хийж чадаагүй л дээ. Ерөнхий байдлыг үзсэн чинь дандаа цаснаа ус уужсэн. Тэгээд энгийн ус уугаад тэгээд хоолноо тэнцвэрдэх тэр дорхноо сайн болж байгаа байхгүй. Тэгээд энэ юугийг харуулж яана гэвэл энэ ийм нэг усыг ингэж урт удаан хугацаагаар хэрэглэх чинь бас эрүүл мэнд тохирол ачаалт юм шүү гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Иймээс бол бид нар бол энэ цэвэр усыг бол хаяа ууж болохоос байнгын амьдралыг хэрэгцээ болж болохгүй. За түүний дараагаар савлгаатай уснууд нь аршаан ус гэж хэлж байгаа. Бас зүгээр яг байгалийн ус ингээ ариутгацсан уснууд байгаа байхгүй. Танаа энэ чухам яаж нэрлэж юм мэдгүй. Манайд энэ бол зүгээр аршаан ус гэсэн байдлаар нэрлэдэг юм. Тэр бол
байгалийн усыг зүгээр ариутгаад гаргаад ирсэн. Тэгээд тэрийг бас шиллээд одоо дотор нь байгаа тэр бодисууд нь бас харьцангуй одоо нэг сайн чанарын одоо хүний биед ашиг хүрдэх нэг баримжаа байлгүй яг нь чинь олон зүйлийг уснаас нэг үзүүлэлт гэж байна шүү дээ. Энэ үзүүлэлтүүд нь сайн ийм ус бол одоо хамгийн сайн усанд орж байгаа байхгүй. За бас нэг ус байдığım бол цэвэршүүлж чад хүний аргаар дээр нь одоо эрдэс бодис хийсэн. Нэмсэн. Тэрийг бол нэмэлт эрдэс бодистой ус гэдэг. Энэ усыг өнөөдөр бол хамгийн муу ус нь тооцогдож байгаа. Яагаад гэвэл тэр эрдэс бодис хүний аргаар хийгээд оруулаад тэр хүний биед ямар зэрэг үр дүн хүрнэ. Өнөөдөр аль ус ч гэсэн ийм баримжаа байхгүй байгаа байхгүй. Хэрвээ магадгүй тэр усыг яг байгалаас ирж байгаа тэр булган устай ойролцоо болгож чадвал одоо болно. Чадаагүй өнөөдөр ийм баримжаа байдгүй юм байна лээ. Дэлхийд дахинд өнөөдөр тийм баримжаа гараагүй юм шиг байгаа. Нэг асуулт байна багш. Өөрөөр хэлбэл карантины ус бол хамгийн сайн гэж. Яг гэвэл тэнд тодорхой хэмжээгээр эрдэсцүүд бол байна. Гэтэл тэр чинь заавал бусдгаж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө юмнууд нь алга болчихгүй юу? Болохгүй. Эрдэс бодис гэдэг юм бол уурсаад болгоод харин их буцлаад байвал эргээд ус жаахан өхмөл байдалд ороод эрдэс бодис нь агшаад хүний биед тийм сайн байхгүй. Одоо жишээлбэл нэг юм байна шүү дээ. Тэр усуудыг одоо нэг буслагчд энэ зарцсан байна шүү дээ. Буцлаад л өдөрт одоо 20-30-аар дэндүүл 100 гарч буцалж байгаа. Энэ ус нэг сайн биш. Ягаад гэвэл ууршиж байгаа байхгүй юу? Ууршаад байна гэдэг чинь доторх бодисууд нь агшаад байна гэсэн үг болж байгаа байхгүй юу? Тэгээд давслаг өндөртэйч болдог юм уу? Хит хатуулаг ус болдог юм уу? Ийм ус болж байгаа байхгүй юу? Тийм болохоор энэ дээр жаахан анхаарал тав. Би бол гэртээ тэр баян тэр нөгөө том юутай усыг уудаг л да. Гэвч би уух үедээ шаардлагатай үед сая халааж уудаг. Гүү бол манай найзын одоо энэ нэг байна. Өдөр сүнгүү тэр нь буцалж ил байна. Би тэгэхээр энийг салгацгаа ингээ ихтер нэг сайн хүлээж мэдрэхгүй л байгаа байхгүй. Үнэн дээр тэр чинь ус нь агшаал байна. Ер нь тэгээд ус чинь урсуул сая амьд ус байнгын тогтмол байсан нь өхмөл ус гэдэг байхгүй. Тэгээд тэр ус чинь байнга буцлаад өдөр өхмөл ус болж байна. Тэр амьд өхмөл ус хоёрыг хоёулангийн уух ёстой гэж нэг тийм бас яриа явагдаад байсан л да. Ер нь бол усын хувьд авч хэлэх юм бол зүгээр л ааш хоёр ийм юм байхгүй. Ийм болохоор энэ усандар бол нэг хувирал гараад одоо амьд өгсөн гэдэг баг. Харин дотор юугийг өгсөн гэдэг юм бол дотор их хэмжээний одоо уурчснаас болоод эрдэс бодисууд гэдэг юм хүний биед ашиггүй юм гарч байгаа. Тэр дотор маш их хэмжээний одоо бактериуд үржиж магадгүй тийм ээ. Олон зүйлийн тэр бактериас одоо үүсэж байгаа хаягдал бас бид нар мэдэхгүй байгаа бодисууд байж магадгүй тийм. Ингээд эндээс авахгаас явж гээд олон асуудал гарч ирж байгаа. Ерөнхийдөө авч хэлвэл ерөөсөө л урсгал ус, булгын ус, голын ус тэгээд газар доороос гүнээс авсан энэ усыг л уухан зүйтэй. Харин хүн л ус баг хэрэггүй байхаа гэж бодож штэ тийм ээ. Би нэг өнгөрөх гэдэг юм уу бас бахархмаар санагдаад байна л да. Олон хүнээс одоо манай Улаанбаатар хот энэ карантины усыг сайхан тухай магтаал сонссон. Энэ үнэн үү таны хувьд? Би Улаанбаатар усны тухайтай бас нэг хүнээс асууж өнгөрж ирсэн. Энэ голын ихэд их олон гүний худаг байдаг гэсэн тийм. Тэгээ тэндээс ингэ датаа усаа. Тиймээс би Улаанбаатарын ус бол маш сайн ус гэж бодож байгаа. Ягаад гэвэл энэ бас нэг юм харагдаж байгаа байхгүй. Монголчуудын шүд сайхан тийм ээ. Цус гоё байдаг. Энэ чинь устай шууд их холбогдолтой байхгүй. Хэрвээ энэ дотор зохих хэмжээний эрдэс бодис, флорч юм уу, зохих хэмжээний эрдэс бодис тэгээд ус нь сайн байхгүй бол энэ хүмүүсийн шүд хамгийн урдаар шаралт юм, харалт юм муу байдаг тийм ээ. Тэгээд дараад нь хүний арсны цус их өнгө их тийм ээ сайхан гоё өнгөлөг биш болдог байхгүй. Иймээс би ингээд гадар талаас нь харахад бол энэ ус их маш их сайн ус байх гэж бодож байна. Тэгээд ямар нэгэн улс гүрэн бол заавал энэ усны баримжааг шалгаж үздэг ёстой байхгүй. Үнэхээр их дутагдж байвал тэр нэмдэг ёстой юм аа. Энэ бол засгийн газрын ажил ингэж хийж явах ёстой байх гэж би бодож байна. Тиймээс Улаанбаатарын ус бол би бодвол маш сайн ус гэж бодож байгаа. За, нэвтрүүлэг өндөрлөх чинь би ганцхан зур хүний хувьд дээрээс нь мэдээж одоо ангаахын мэргэжлийн хүний хувьд асуулт асууя. Сүүлийн үед бол бид энэ усны ангаах хүчийн талаар, сайн сайхны талаар бол их ярьдаг. Тэр дотроо ус л өөрөө бас нэг төрлийн амьд зүйл учраас үүнийг их сайхан үгээр хэлэх, тариндах, дуудуулах тийм ээ. Их мичтэн ингэжээж одоо хэрэглүүл болон сайхан болно гэдэг ийм яриаг дэлгэрсэн. Энд та яг ангаах ухааны хүний хувьд хэр их тэгж ханддаг вэ? Ер нь бол ийм л дээ Монголын үгэнд байдаг усыг аршаан гэж ууж ивэл сайн таны биед хэрэг болно гэдэг. Энэ бол үнэхээр үний юм аа. Гэвч ус бол хувираагүй. Хамгийн гол танай хүлээж авах чадвар чинь хувирсан. Тиймээс танай биед сайн үйлчилж байгаа. Хэрвээ та энэ усыг үнэхээр аршаан гэж бодоод уувал танд ийм болох ёстой. Яагаад гэвэл нэг ийм байдаг байхгүй. Хоёр талхан өвчтэй хүнд нэг ийм өвчтэй нэг хүн бол ийм гээд ууч. Нэг хүн бол үнэхээр над хэрэг болно гэдээ ууснаар тэр хүний өвчин амархан идэгэрдэг. Иймээс ус бол амгүй тийм ээ. Ургамал бол амьтай. Чи ургамал
бол өнөөдөр сайхан дуудуулаад юм хөгжим сонсгодог тэр бол өөрөөр хүлээж авна. Гэвч бол ус бол ингэж хүлээж авах болцоо байх та. Ер нь бол Японы тэр эрдэмтний гаргасан нэг юу байгаа гэдэг. Ус руу сайхан үг гэлээд яхахтай зэрэг хөлтөвтэй зэрэг аймаар гоёод. Гэвч энэ бол шинжлэх ухааны үндэслэл их багтай. Яагаад гэмгүүл би бас усыг хөлдөөж үзсэн шүү дээ. Тийм үстэй. Яагаад миний хөл сайхан үг гэлсэн яагаад хөлддөг вэ? Сайхан гартдаг вэ? Олон хүн хөлдөөж үзэж байгаа. Гэвч энд нэг шинжлэх ухааны нотлол гэдэг юм чинь. Чи ус болгон чинь хэлсэн болгон усаас чинь энэ хөлдөж юу? Үгүй ээ. Тэр сайхан зургийг авцсан байгаа байхгүй. Сайхан зургийг авцсан байгаа. Энэ муу юм биш ээ. Ягаад хүн сайхан үг гэлтэй сайхан байдаг. Та өөрөө тэгдэг шүү дээ. Хүн эрүүл сайхан амьдрахад шүү дээ зөвхөн хоол унднаас гадна хөдөлгөөн сэтгэл зүй гэдэг юм байдаг. Тэгэхээр энэ сэтгэл зүйд илүү нөлөөлөж сэтгэл зүйд нөлөөлж байгаа байхгүй. Хүн сайхан гэлдэм усан сайхан хэлэхдээ улам сайхан болдгоо гэж сэтгүүл таны өөрийн биеинд байгаа байхгүй. Та ингэж сэтгэснээрээ таны сэтгэл улам баярлангаа байдаг. Тийм ээ, ерөөсөн би хэлдэг шүү дээ. Хүний тэр хайр гэдэг юм уу сайхан юм биш юм хүний өөрөөсөн биш хүний сэтгэлээс их орж авдаг. Тэгэхээр хүнтэй зөв харьцна гэдэг чинь л одоо энэ зөв асуудлууд орж байгаа. Чи устай зөв харьцвал ус чинь чамд ашаан болоод байна шүү дээ. Тийм ээ. Энэ нэг хар ус уугаа яах юм гэж бодвол шал өөр юм болоод явчих واخ. Энэ гол асуудал усанд байхгүй. Ганцхан таны биеинд байна. За гялалаа. За өнөөдөр эрүүл мэндийн зөвлөгч багш Өвөр Монголын телевиз хорооны тусгай мэрэгжилтэн Улаанбаатар их сургуулийн хүндэт доктор Мөнхөө багштайгаа бид амьдралыг тэтгэгч Чандман Эрдэнэ улсын усны талаар ярьлаа. Маш сайхан шин зүйлүүдийг мэдэж авлаа гэж миний хувьд их баярлаж байна. Хүн болгон өөрийн гэсэн одоо шин мэдээллүүдийг хүлээж авсан гэж би итгэлтэй байна. Баярлалаа Мөнхөө багшаа танд. За бүгдээрээ дараа дараагийн нэвтрүүлгээр тавтаа сайхан уулзах болно. Баяртай.